Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар эргэтэн шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтанд нийтдээ 1094 өвчтөн байгаагаас бөөр солиулах 683, элэг солиулах 182 өвчтөн байна. Эргэтэн шилжүүлэн суулгах хагалгааг хийхийн тулд эдийн лабораторид шинжлэх шаардлагатай байдаг. Харин Монгол улсын хэмжээнд ганц нэгдүгээр эмнэлэгт эд нийцлийн лаборатори байсан нь ачаал дийлэхгүй хэмжээнд хүрээд байсан юм а. Харин улсын 2 дугаар төв эмнэлэг дээр эд нийцлийн лабораторийг нэмж байгуулах төсвийг шийдвэрлэхээр болсон байна. Эд нийцлийн лабораторид донор болон өвчтний эдийн тохироо хоорондын нийцлийг шалгаж, эргэтэн шилжүүлсний дараах хүндрэлийг урьдчилан тооцоолох, эмчилгээний үр дүнг үнэлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Монгол улсын хэмжээнд эргэтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хяналтад байгаа 2000 орчим иргэн бий. Эдгээр иргэд бүгд нэгдүгээр эмнэлгийн лаборатори дээр хяналтад байсан нь ачааллыг нэмэгдүүлж иржээ. Зарим эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай 2 тэрбум 20 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон нь энэ ачааллыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм байна. Энэ шинжилгээг ганцхан улсын 1 дугаар төв эмнэлэг дээр өгдөг болохоор ачааллаа дийлэхгүй үнэхээр одоо 1 дугаар эмнэлэг бол сольдож байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 2 дугаар эмнэлэг дээр энэ лаборатори байгуулагдсанаар энэ улсын 1 дугаар төв эмнэлгийн ачааллыг бол хуваалцах хэрэгтэй. Тэгэхдээ тэр шинжилгээний үр дүнг уншаад тэр хүний хяндаг хүмүүс нь одоо бас л ганцхан 1 дугаар эмнэлэг дээр л байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хяналтын эмч нарыг олон болгох, эднэрт сургалт явуулах, энэ одоо эргэтэн эдэр шилжүүлэн суулгах эмчилгээнд оролцож байгаа эмч нарыг сургалтанд хамруулах, индексжүүлэх асуудал бол одоо манай энэ эргэтэн эдэр шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны одоо энэ ондоо тавьсан том хийх ёстой ажлууд байгаа. За эдийн засгийн лабораторид эхлээд бол тухайн эмчлүүлэгч маань донор болох хүнтэйгээ хэрхэн тохирж ийн үгүй юу гэдгийг үзнэ. За нөгөө талдаа нөгөө хүлээх амьгүй донороос эргэтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн хүлээгч гсаалтанд хүлээж байгаа хүмүүс маань ч гэсэн энэ шинжилгээнд хамрагдах ёстой. За мөн эргэтэн шилжүүлэн суулгуулсны дараа энэ эмчлүүлэгч маань мөн одоо эмчилгээний явц хэр үр дүнтэй байна, тухайн эргэтэн маань хэр одоо өөр эмчилж байна те. За мөн эсрэгээрээ үр дүн ямар хуу байна гэдгийг эдийн засгийн лаборатори маань гол хэмжих юм үзүүлэлт байгаа. Улсын 2 дугаар төв эмнэлэг эд нийцлийн лабораторитой болсноор элэг бөөр шилжүүлэн суулгах хагалгааны эд нийцлийг эмнэлэг дээрээ хийж, улсын хэмжээнд эргэтэн шилжүүлэн суулгах хагалгааны хүлээлтлийг бууруулах боломжтой. За мөн тус лабораторид хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг хавдрын онцлогоо эмчилгээнд давхар ашиглаж, генийн түвшинд хавдрыг эрт илрүүлэхэд нэн чухал юм байна.